дуусахгүй юу? Тэр одоо 2-5 сараас бүр 2 дахин илүү хүмүүс энэ өвчнөр өвчлж байгаа. Ерөөсө 20 он дуусаад өвчм хайрлын нэ тэр бол бүр худлаа. Энэ өвчин өөрөө 2021 он хүртэл бараг 22 он хүртэл үргэлжлэх тийм аюултай цаг үе бидний одоо мөн нүүрдүүлээд ирсэн байна. Монголд коронавирус гарах нь бол цаг хугацааны асуудал байсан гэж би боддог. Манай монголчууд үнэхээр мундаг байсан. Үнэхээр сайн хамгаалж чадсан. Би тэрэн дээр бол баяр хүргэмээр байна. Гадаадд байгаа хүмүүстэй л жоохон хэцүү байсан болохоос биш. Монголд байгаа хүмүүст бол маш одоо сайн тийм зүйл болсон. Гэвч Монголд ингээд дотор нь бол энэ өвчин алдчихлаа. Тэгтээ энэ нь бол айх хэрэггүй. Энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Мөн дээрээс нь энэ өвчин бол үгэлд хүрэгдэг өвчин биш болохоор та нар маань санаа зовлтгүй. Би яагаад үгэлд хүрэгдэггүй гэж байгаа вэ гэхээр ер нь бол энэ өвчин хүмүүс ойлгохдоо тусаал ер нь ингээ үгчдэг гэж ойлгоод юм байлээ. Тэр бол худлаа. За ямар хүмүүс ихэвчлэн одоо энэ өвчин дийлэхгүй байх магадлалтай вэ гэхээр нэгт өндөр настай хүмүүс, хоёрт хууч өвчтэй хүмүүс, гуравт болохоор дархлаа муутай. Тэгээд сая судалгаагаар одоо хамгийн их тусч байгаа хүмүүсийн дунд ямар хүмүүс байсан бэ гэхээр D болон C витамины дутагдaltaй хүмүүс байсан. Манай монголчуудын хувьд D витамин бол маш дутагдaltaй байдаг. Яагаад гэвэл манай ус халуун орон биш. Хүмүүс нарнаасаа илж энерги дэмжиг авч чаддаггүй. Мөн нийгмийн стресс ихтэй орны тоонд ордог болохоор хүмүүсийн сэтгэл зүгээс шалтгаалаад D витамины дутагдалт гүн ордог. Тэрнээсээ болоод бүр улам илүү их стресстэй. Бүр маш аюултай дутагдалт ордог. Тиймээс хавдар болон янз бүрийн өвчин тусгахдаа маш хурдан байдаг юм байна. Тиймээс миний хэлэх зөвлөгөө бол та нар маань D витаминыг 1000-аас 2000 тайг нь авч заавал хэрэглээрэй. Мөн C витаминыг бас авч уугаарай. За тэгээд мөн одоо өөрсөндөө хэрэгтэй сайн чанартай хоол хүнс эдгийг би та нартай зөвлөж байна. За тэгээд би бас сайн ингээд хүмүүсийн одоо хөлөөрөний үеэр юу хийж болох вэ гэдэг асуултын талаар жоохон судлаад Монгол ютуберүүд болон Instagram, Facebook-уудыг харлаа л да. Тэгсэн чинь хамгийн аимшигтай нь яагаад одоо Монголд тэр инфлюенсер гэдэг хүмүүс хөлөөрөний үеэр бусдад ингээх ёстой, тэгэх ёстой, тийм үг зээжэл тэгэж хөөж гэд хүний тэгэж шаалтанд оруулаад байгааг би юусоо ойлгохгүй байна. За энэ хөлөөрөө гэдэг бол ерөөсөө хин нэгэн хөгжих ёстой үе цаг ерөөсөө биш ээ. Энэ бол хүн өөрийгөө эрүүл байлгах ёстой цаг. Энэ ерөөсөө одоо хөлөөрөөнд орохоор л хүн хөгждөг. Хөлөөрөөнд байхдаа л хүн гэрээсээ суралцдаг гэсэн үг. Ерөөсөө биш. Хүн хөгжөөгөрөл хаанч ямар ч нөхцөлд хөгжих боломжтой. Хөлөөрөөний үеэр шинэ үгсүр, шинэ ном унш, тийм хичээлүүдийг үз гэж зөвлөж байгаа хүмүүсийг харахаар жоохон харамсалтай. Хүнийг тэгэж депрессэнд оруулж, шахалтанд оруулж дарамт өгөх ямар ч шаардлагагүй. Би нэг юм уншсан байхгүй юу? Хэрвээ чи хөлөөрөөний үеэр яг өөрөө хэвэндээ байгаа бол алдаан чамд л байна, дутагдал нь чамд л байна ч үлээ. Юу гэсэн үг юм бэ? Энэ бол амар бүрийн нэг тийм тэнэг асуудал юм шиг надад санагдсан. Харин ч бид нар хөлөөрөөнийг далимдуулаад эрүүл мэндэд анхаарч улс орондоо гарч болцсоншгүй тийм их зүйлийг хамгаалахын тулд
гэртээ өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байж байгаа болохоос биш. Юусэн энэ бол одоо тий хөгжих, сурах, мундаг болох арга зам биш ээ. Тэгээд хөл хорой дуусгаараа хүн одоо буцаад суралцахгүй, хөгжихгүй нэ тэр гэсэн юм юус байхгүй. Би энэ дээр бол бүр санал нийлэхгүй байгаа шүү. Харин миний өгөх зөвлөгөө бол би та нарыг маш сайн эрүүл хоол хүнс хэрэглээрэй гэж хэлмээр байна. Сайн дижээллэг, ногоо, жимс, мах аль болох гурилаа багасгаад за тэгээд сайн тасгал хөдөлгөөн 30 минут ч юм уу тий өдөрт хийгээд тэгээд витамин миний хэлж байгаа витаминыг заавал авч уу. Дархлаагаа дэмжихийн тулд сайн халуун юм уугаад зүгээр л би танаас гэртээ байхдаа эрүүл бай. Битгий харин муу хоол идээд өдөр шөнөхийн нойрыг солиод ядаргаанд ороод дэлбэрчээсэй гэж бодохгүй байна. Энэ бол харин буруу. Харин гэртээ байх хугацаанд өөрийгөө эрүүл байлгах бүх арга замыг туршиж үзээрэй л гэж хэлмээр байна. Тэрнээс та нар шинэ үг зээжлэх албагүй, шинэ зөв сурах албагүй. Заавал энэ хугацаанд ашиглан мундаг болох шаардлагагүй. Энэ бол хамгийн тэнэг шахаанд оруулж байгаа муухай дарамт болж байгаа та нарт би ойлгож байна. Хэрвээ надад хүн тэгж хэлэх юм бол би хизээч санал нийлэхгүй. За тэгээд бүгдээрээ миний хэлснээр энэ бол сонин хүмүүсийн яриад байгаа тэр нэг хөгжил мөгжлийн тэрнээс илүүтэйгээр эрүүл мэндэл бод. Хөгжмөр сурмаар байгаа зүйлээс сурмааргүй байгаа сургуйж болно. Хичээл номоо хийвэл хийн. За яг цаг их гарч байгаа юм чи мэдээж хөгж гэж байгаа зөвлөдөө. Гэхдээ энэ бол албатай зүйл биш ээ. Та нар хиймээр байгаа л зүйлээ хий. Юусоо бити энэ хөлөөрөө дуусгаар мундаг болно. Мундаг болцсон байна мэн. Юусоо тэр бол юустай тэнэг асуудал байхгүй. Харин гой хооллоод сурцсан амьдралынхаа хэв маягийг өөрчилсөн, хоол хүнс нь өөрчлөгдсөн, гурилнаас татгалтсан ч юм уу. Өдөрт ядаж 30 минут дасгал хийдэг болсон ч юм уу тийм гой хэв маягуудыг эрүүл байх хэв маягийг сургуулгаас биш. Хөлөөрөө дуусгаар доктор эрдэмтэн болсон. Одоо 4-5 хилтэй болсон ч юм уу. Нөө тийм хэрэггүй. Окей. Би бас тэгээд ойрт жоох хичээл номоо хийгээд ажил төрөлтэйгээ болохоор бичлэгэндээ тэр бүр анхаарахгүй. Тэгтээ энэ их хүнд цаг үед та нарыгаа мартахгүй тулд бас иймэрхүү жижиг сажиг зөвлөгөөнүүдийг бүхэн заах гэж бодоод бичлэгээ хийлээ. Би бол яг одоо бас хичээл хийгээ сууж байна. Тэгтээ би та нарыг санаад зөвлөгөө өгмөр санагдаад. За. Тэ манайхан эрүүл байвал болоо. Юу ч хэрэггүй. Зүгээр л гэртээ байхдаа эрүүл бай. Эрүүл тэгэл болоо. Өөр та нарт ямар нэгэн зөвлөгөө бол алга. Тэгэл өөрөөсөө гоё хөгжмөр байвал интернетээс гоё хөгжих юмудаа сураад явж болно. Тэр бол хүний л асуудал. Гол нь эрүүл